Монгол улсын ардын багш Чулуун гомбын цэрэн дулам Монголын хүүхдийн боловсрол зүтгэсэн хагас зууны замнал Монголын ирээдүй болсон хүүхэд багчуудын төлөө оюун ухаан сэтгэл зүрхээ зориулж хагас зууны жилийн турш тасралтгүй зүтгэсэн эрхэм хүн бол Монгол улсын ардын багш Чулуун гомбын цэрэн дулам юм. Дэлхийн 2 дугаар дайны гал дүрзэж байсан 1942 онд Сэлэнг аймгийн Ерөө өдөр сумын нутаг Товхон хаан уулын бэлд мэндэлжээ. 18 настайдаа Эрдэнэ боловсролын их үйлс зүтгэхээр шийдсэн цэрэн дулам 1960 онд Москваг зорж тэнд ирээдүйнийхөр Домбын мегмартайгаа учирч амьдралын замаа холбосон билээ. Хатан хаан 2 дугаар Елизаветийн хаанчлалын эд үе Битл сунтлагийн Эбби Роуд цомог дэлхийд даяар шуугилж байсан 1969 онд түүний нөхөр Мегмар дипломат албан төвлөгдөн баруун Европ дахь Монгол улсын анхны үйл хөдлөх хөрөнгө болох элчин сайдын яамны голомтыг бадраасан юм. Ингэснээр тэд Их Британд 1974 он хүртэл амьдарч Лондонд төрсэн анхны Монгол хүүхдүүдийн эцэг эх болсон түүхтэй. 1966 онд багшийн дипломоо гардан авах үед Монгол улсын хүн ам дөнгөж 1 сая байсан бол 1988 онд ардын боловсролын яамны орлог цайдаар томилогдох үед 2 саяд хүрчээ. Энэ хугацаанд тэрээр Монголын боловсролын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй шинжилгээг удирдан хэрэгжүүлсэн нэгэн байлаа. 1974 онд 32 настайдаа 23 дугаар тусгай дунд сургуулийн захирлаар томилогдсон ажиллахдаа тэрээр тус сургуулийг хүүхэд бүрийн сурах хүсэл тэмүүллийг дэмждэг үлгэр жишээ байгууллага болох зорилт дэвшүүлж амжилттай хэрэгжүүлсэн. Түүний мандат хур чадвар, чин сэтгэлийн зүтгэлийг төр засаг өндөрөөр үнэлж 1977-оос 1988 онд Монголын бүх хүүхдийг нэгтгэн сурлах хүмүүжлийн манлай болох зорилготой Монголын пионерийн төв зөвлөлийн дараагаар томилон ажилласан билээ. 1983-аас 1985 онд сурагчийн жилийг улс орондоо яар зарлахад тэр Монгол орны өнцөг болон бүрт өрнсөн хүүхдийн боловсрол хүмүүжлийн хөдөлгөөнийг манлайлан удирдах, хүүхдийн хөгжил бол тэрийн бодлого төдийгүй Монгол хүн бүрийн үүрэг гэдгийг ухамсарлуулсан юм. Бүгд найрууд Монгол ард улсын засгийн газрын дэмжлэг болон Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн тэргүүлдэг хүүхдийн төлөө фондын ивэлдээр өрнсөн бүхнийг хүүхдийн төлөө уриатай бүтээн байгуулалтын он жилүүдэд цэрэн дулам багшийн удирдлагаар хүүхдэд зориулсан 206 баялаг байгуулан шинээр сүндэрлсэн юм. Эдгээрийн дунд олон улсын найрамдал туслан Монголын хүүхдийн ордон, хүүхдийн төв номын сан, залуу техникчдийн ордон зэрэг бүтээлүүд өнөө хүртэл Монгол хүүхдийн баяр баясгалан хөгжлийн бэлэг тэмдэг болсоор байна. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх түүний хөдөлмөр зүтгэл Монголын боловсролын салбарт оруулсан үл жоршгүй гавьяаг өндөрөөр үнэлж Чулуун гомбын цэрэн дуламд Монгол улсын ардын багш цол хүртээ.